Миний хөөртөм тэмдэгч гараагүй байхад нэг одоо морь надад чи хизээ нэг өдөр Селесиагийн ичидийн сургуулийн хүүхдүүдийн өмнө гарч үг хэлнэ гэж байсан. Тухайд би итгээгүй л дээ. Гэхдээ яагаад гэвэл та нарыг биелүүлж байгаа. Мөн Эквестрагийн ичидийн ирээдүй найдвартай туурайнд байгаа гэж итгэж байна. Хөөх. Ихний 11 удаагийнхаасаа ч сайн байлаа. Мэдхгүй юм да, Спайк. Битсэн зүйл рүүгээ харалгүйгээр бүгдийг ярьж чадна гэж бодсон. Болдоо Twilight. Ичидийн ангийн сурагчдын өмнө үг хэлэхдээ сандраад байхдаа яах вэ? Сандарсан бишээ, Спайк. Гэхдээ сайн үлгэр дуурайл болох ёстой. Ялангуяа ичидийн ангийн сурагчдад. Тиймээс миний хэлэх үг төгс. Яг зөв. Дахиад нэг удаа давтаад үзье. Селесте гүнч надаас өнөөдөр та нарын өмнө үг хэлээч гэхэд надад хамгийн дуртай сэдвэрээ ярих боломж гарч байгаа нь нэр төрийн хэрэг шиг санагдсан. Ичид. Миний бицхаммер нөхөрдөл хийж юу байдаг юм болоо гэж гайхдаг байлаа. Миний бицхаммер танамнад нөхөрдийг алгуусан адад явдал хөгжөлтөө өгөмөр сайхан сэтгэл үнэнч баг хүчихэд сайхан сэтгэлээ хуваацсан амах юм нөхөрдийг үдээд надад миний санаа зүгтгээс Миний бяцхан одоо морь. Шидэт нөхөрлөл 5 дугаар бүлгийн 25 дугаар анги. Өхөөртөн тэмдэг ахин гарч ирсэн нь 1-р хэсэг. Мэдээж өхөөртөн тэмдэг нэгэн зэрэг гарч ирэхэд бүх хугацаанд ямар нөлөөтэй байдгийг одоохондоо тогтоохоогүй байгаа. Гэхдээ дараагийн зургийг харуулаарай. Туршлагаасаа хуваалцгаад өхөөртөн тэмдэгний ичидийн хүч маш бодит байдаг. Өөрийнхөө болон найзуудынхаа жишээнээс хэлэхэд энэ бүхэн нэг л зүйлээс эхэлсэн байдаг. Рэмбо Даш Флаттершай нэр төрийг хамгаалаагүй бол Рэйнбум гэж байхгүй байсан. Флаттершай ан амтныг хайрлах сэтгэлээ нэн илрүүлэхгүй байсан. Эпплжек ферм дээр байх ёстой гэдгээ ойлгохгүй байсан байх. Мөн Пинки Пай фермээ орхиж явъя гэж шийдэхгүй байсан байх. Төсөөлөхөд хэцүү ч гэлээ Рэрити зохион бүтээх мэдрэмжээ олж нээхгүй байсан. Бүр хэцүү нь миний амьдрал ямар байх байсныг төсөөлөх аргагүй. Энэ Рэмбум байгаагүй бол би ичидийн сургуульд орохгүй байх байсан. Тэгсэн бол Селесиагүн ч намайг шаваа болгож авахгүй эсвэл Понивил руу явуулж найзуудтай минь танилцуулахгүй байсан. Өхөөртөн тэмдэгний ичидийн хамгийн хүчтэй зүйл бол найзуудтайгаа хуваалцдаг бидний холбоо гэдгийг би ойлгосон. Гэхдээ өхөөртөн тэмдэгний ичидтэй холбоотой жинхэнэ асуулт бол хинт нөлөөлж байгаа нь. Starlight Glimmer гинэ. Би яг харсан, Спайк. Ахаад хартал алга болчихсон. Юу сэдэж байгаа бол гэж санаа зовж байна. Лавл сайн юм сэдэггүй. Хамгийн сүүлд уулзахад их ууртай байсан гээ үсттэй. Тасгийнхаа бүх одоо мордыг хүчээр айдалхан өхөөртөн тэмдэгтэй болох чинь буруу. Бид зогсоох ёстой байсан. Одоо өшөөг авах гээд буцаад ирчихэж. Эсвэл зүгээр үнэхээр яриагч нь сонирхсан байх. Үннийг хэлэхэд би харсан зүйлдээ итгэлгүй байна, Спайк. Гэхдээ найзууд минь байгаа цагт бүх юм зүгээр дээ. Би сурагчдад яриа хийн гэдгээс болж их дарамтанд орсон ч байж магадгүй. Тийм ээ. Starlight чимэр өшөөгөө авахын тулд хорон төлөвлөгөө зохиож байгаа гэж хэлснээс хамаагүй дээр юм. Чи ингэж хэлсэн чинь нэрээ тэнэг сонсогдож байна шүү. Эсвэл үнэн юм байна. Гэртээ тавтаа морил Twilight. Юу хийж байгаа юм бэ, Starlight? Хэлмээр л байна. Даанч гинтийн бэлгээ балалмааргүй байна. Энэ одоо хэрэггүй болсон.
явчих уу? Мэдгүй Спайк. Гэхдээ хаашаа явсныг нь олъё. Энээс ихэлсэн дээр баха. Спайк хэрэггүй. Битгий хүрээрээ. Cloud Steel Starlight-д далууч байхгүй штэ. Ягаад ийшээ ирсэн юм бол? Мэдгүй Спайк. Гэхдээ ид шидээр нисээд байх шиг байна. Маш сэрэмжтэй байгаараа юу ч төлөвсөн байж магадгүй шүү. Саяхан Rainbow Dash биш үү? Rainbow Dash чамд бүр жаахан болчихсон юм шиг харагдсан уу? Бас өхөртөн тэмдэг нь харагдсангүй. Чиний бодлоор арай Хоёулаа цаг хугацаагаар аялаад Rainbow Dash Fluttershy-г шоолсон дээрлэхүү амьтдаа уралдаж анхны Sonic Rainbow-ма хийсэн тэр үе рүү ирчихсэн болов? Spike зөвхөн сахалтай Stars Swirl тийм юм хийж чадна. Гэхдээ шившилхэн зөвхөн 7 хоногийн өмнөх рүү л аваачдаг. Starlight яаж Equestria-гийн хамгийн агуу шидэнгээс илүү байх юм? Энэ нүгээр Stars Swirl-ийн шившлэг яадаг вүлээ? Адвэ, явцгаая. Хаашаа явах гэж? Уралдаан үзье. Rainbow-мээс хоцорморгүй байна. Баяртай Rainbow Swirl минь. Ой! Оо, ингэсэн дуучлаарай. Хөөе! Энэ яаж вэ? Тийм ээ. Хаашаа? Чи юу хийсэн бэ? Чи удахгүй мэдэх болноо. Starlight юу зэдэд байгааг мэдэж чадаагүй л байна. Дэндүү оройтхоос өмнө олох ёстой. Twilight би аль хэдийн мэдчих шиг боллоо. Twilight шитгэн чинь хаана байна? Газрын зураг биднийг буцааж татсан. Гэхдээ Starlight-ийн өнгөрсөнд хийсэн зүйлийн энтхийг өөрчилж гэж. Гэхдээ яагаад? Хоёулаа яаж энд ирсэн? Энэ хаанах юм? Хизээ юм бэ гэж? Юу гэсэн үг вэ? Starlight Stars Swirl-ийн шившилгээг өөрчилж гэж. Тэгэд ямар нэгэн аргаар шившилгээг газрын зургийн дээр ашиглаад өнгөрсөн үе рүү аялж өөрчлөлт хийж гин. Өөрчлөлт хийнгүүт нь газрын зураг биднийг одоо үе рүү буцааж. Тэгвэл хоёулаа буцаад эхэлсэн газартаа ирсэн гэсэн үг үү? Яг ч тийм бишээ. Бүх юм өөр байна. Харал та. Газрын зургнаас ойлгох юм алга. Кристалл эзэнт хүрэн Equestria-гийн талыг эзэлчихэж. Дээрээс нь бүхэл бүтэн шилтгэн алга болчиход байна. Тийм ээ. Энэ бидний шийдэж чадхааргүй ахадсан хэрэг. Тийм гэж үү? Найзуудыгаа хайж болоод тусламж авъя. Нэг л муу совин татаад байна. Twilight. Мэдчихна Spike.
Гэхдээ эн чинь пони биш шүү дээ. Муу байлаагээд яавал гэжтэй. Энэ Sugar Cube Corner уу? Ойлгохгүй байна. Яадаг үлээ? Rarity! Rarity! Байхгүй юм шиг байна Spike. Бидний мэддэг бүхэн өөр болсон юм шиг байна. Гэхдээ би хизээч өөрчлөгдөхгүй нэг газрыг мэднэ. Applejack? Чамд яаж туслах вэ? Уузах ямар сайхан юм бэ? Бид хоёр Pinkie Pie, Rarity, Fluttershy, Rainbow Dash-ийг хэний ч олсонгүй. Гэхдээ чамайг эндэ байгаа гэж мэдсэн юм аа. Байлгүй яхав. Миний гэр шүү дээ. Гэхдээ Pinkie Pie, Fluttershy гэж хин юм бэ? Бас чи өөрөө ч гэсэн. Чи намайг танихгүй байгаа мó? Танихгүй байна. Үннийг хэлэхэд Rarity гэдэг нэрийг л таних байна. Гэхдээ олон жилийн өмнө Манхэттен руу явсан. Айгүй бол дэлхийд алдартай хурц загвар зогоон бүтээгч болдоо байлгүй. Би л тэгж сонсоогүй. Хамгийн сүүлд бусад одоо морд шиг үйлсэд туслахаар явсан гэсэн. Үйлсээ? Сомбра хаан болон Болор эзэнт гүрний эсрэг дайн. Юу? Та хоёр хаагур явж байсан? Хизээ үед гэж асуугач. Итгэхэд хэцүүч гэсэн миний түрүүний хэлсэн одоо морд бас чи бид найзууд. Алимны жуусны хайрцаг нь толгоогоо цогчихсан юм уу хаашийн? Би үнэн хэлж байна. Хэрвээ надтай явбал би батлая. Хүлээн зөвшөөрнө. Энд насаараа амьдэрсэн мөртлөө энийг харин харж байгаагүй юм байна. Уг нь энэнтэй хамт шилтгэн байх ёстой байсан. Тэгсэн ч гэсэн бид нар найзууд байхдаа энэ ямар хамаатай ойлгохгүй байна. Starlight Glimmer нэртэй бас нэг одоомор энэ газрын зургийг ашиглан цаг хугацаагаар аяж өнгөрснийг өөрчлөөд байна. Ямар нэг шалтгаанаар газрын зураг энд байгаач бусад бүх юм өөрчлөгдөж. Яаж өөрчлөгдсөн гэж? Нэгтэл гэхэд бидний ирсэн газарт Сомбра хаантай дайн зарлаагүй байсан. Дайн яаж ихснийг бидэнд хэлээд өг. Тэгвэл хизээ бүх юм өөрчлөгдсөнийг мэдэж чадах байх. Тэр ямар хаан? Болор эзэнт гүрэн иргэн ирэхдээ Сомбра хаантай хамт ирсэн юм. Тэгээд нэг их удалгүй бүх албатуудаа Equestraгийн эсрэг тулалдуулахаар хүчээр явуулсан юм. Celestia гүнж өөрөө айрмаа өдөртсөн боловч Equestraгийн сүүлчийн одоо морд хүртэл чадлаараа тусаж тулаанд ялагдахгүй тулд өдөржин шүнжин ажиллаж байсан юм шүү дээ. Яагаад ч итгэж чадахгүй нь бид Сомбра хааныг зогсоосон штэ. Чи бид нар найзуудтайгаа хамт. Бид найзууд биш шүү дээ. Ядчил энд бол үгүй. За. Та нарт тусалсан гэж найдаа. Одоо буцаж очиод алимнуудаа лаазлахгүй бол болохгүй. Баярлалаа. Бид энэ бүхнийг залруулнаа. Тэгнэ гэж найдаж байна. Тэгээд яаж залруулах гэж байгаа юм? Мэдгүй.
Бидний мэдж байгаа цор ганц юм бол Starlight Rainbow-ыг зогсоосон. Бас газрын зураг энд байна. Spike, яг зөв. Газрын зураг EVE модтой холбоотой. Газрын зураг байдал биш байгааг мэдэрсэн байх. Тэгээд л энд байгаа юм байна. Би Starlight-ийн шившлэгний хувилбарыг ашиглаж яхаа өмнөх үе рүү буцаж очиод тэрнийг мэдэж дамжаагүй байхад зогсооно. Одоо харин Starlight-ыг олоод Олоход ч яах вэ амархан л да. Харин зогсооход бол бодож байснаас ч хамаагүй хэцүү. Урмигч нь хугалсан дуучлаарай. Би өөрөө цаг хугацаа руу буцах гэж энэ шившлэгийг хийсэн юм л да. Чи шившлэг хийсэн байлаач намайг ийш нь буцааж явуулна. Старсвирлийн шившлэгийг өөрчлөх хэцүү байгаагүй. Хэцүү үсг нь өөрөө хийчихсэн. Харин газрын зургийг ашиглаж хүссэн газар руугаа хүссэн цаг үе рүүгээ чамаг хүртэл аваад явж болно гэдгийг олцоход би өөртөө сэтгэл хөдлөсөн шүү. Намайг зогсоохыг оролдоно гэдгийг чинь би угаасаа мэдэж байсан. Чиний үйлдэлийг та хамархан тэгээг бол би юу гэж хуулиас бичгийг үлдээх вэ дээ. Бичгийн төрснээр газрын зураг чамаг ийш нь явуулж найзуудтай чинь холбоосыг арилгаж байгааг минь харах боломжтой болсон. Миний тосгон бол нэг ч одоо морийг өхөөрдөм тэмдэгтэй бусдаас дээгүүр байхыг зөвшөөрдгөө ариун газар байсан. Онцгой газар байсан. Гэтэл чи найзуудтайгаа хамт булааж авсан. Одоо чамаас онцгой зүйлийг чинь авах миний ээлж Rainbow байхгүй болчихвол чи найзууд чинь хизээч өхөөрдөм тэмдэгний онцгой барилгаар холбогдохгүй. Өхөөрдөм тэмдгийг өхөөрдөм тэмдгээр шудраг 8 байгаа үсттэй. Баярлалаа. Зүгээр дээ Spike. Ядаж одоо хоёулаа яг яах ёстойгоо мэдэж авлаа. За, сайн хардгийм шүү. Мэдлээ. Rainbow Dash нөгөө дээрлэхүү амьтдтай уралдаж эхлэнгүүт Starlight-ыг зогсооё. Twilight Тиймээс бэлэн байгаарай. мэдж байна гэхдээ Starlight хаанаас ч гараад ирж магадгүй. жишээ нь тэнд Хэрвээ та нарт тэгж хэлсэн бол ямар санагдах байсныг бодоод үзтээ. Энд юу болоод байгаа юм бэ? Өөхөө, энэ хоёр үрээнд би бусдыг шоолох нь ямар гомдмор байдгийг сануулж байна. Тэгвэл би итгэе. Биш ээ. Тэгжсэн юм уу? Тэгэлгүй яахав? Бүх одоо морь нь онцгой тийм ертөнцид зарим морьд бусдаасаа илүү онцгой байдаг юм. Гэхдээ тэр чинь харгас хэрэг үсттэй, тийм ээ? Үгүй ээ. Мэдээж үгүй. Оо, бид бүх одоо морь нь эргэтэгш ертөнцид амьдардаг нь харамсалтай. Хин ч хэнийг ч шоолохгүй тийм газар. Тэгвэл сайхан биш гэж юу? Үгүй сайхан биш. Биш ээ. Мэдээж шоолохгүй байх сайхан л да. Гэхдээ тэр чинь өөр шүү дээ. Яв Fluttershy. Энэ удаа замаа дуусгах чинь би чамд туслая. За. Надад бэлтгэл хэрэгтэй л байна. Rainbow-ыг зогсоохын тулд Fluttershy-г дээрлэж болохгүй гэж хэлснийг чи мэдэн шүү. Оо, тийм биш штэ. Одоо морьд эргэтэгш байх ёстой учраас л битгий дээрлэх гэж хэлсэн юм. Rainbow-ыг зогсоох нь урамшуулал. Хардаа. Арай дуусаг байгаа шүү. Чиний хэр л болог. Сайн уу? Сайн уу? Дүр зур зогсож болох уу? За. Би чамайг хурдан гэж сонссон. Их хурдан болж үз. Би тэрнээс ч хурдан шүү. За. Тэгвэл чи нэр урдмаар байна уу? Тэгвэл шудраг бусан ш. Тавал нас бийг үдсэн одоо мөр бас базар та ганц ивэрт юм уу? Урдяа чи хурдан гэж үздэй. Нэр
Би нэг тийшээ явах ёстой. Чи сонстоо? Заавал надтай уралдах албагүй. Зүгээр л Sonic Rainbow-ыг хийж чадхаар хангалттай хурдан нис. Юу? Би тэгж чадахгүй. Ямар ч одоо марч чадахгүй. Тэгээд ч тэр чинь худлаа. Зүгээр эртний гүний домог. Тийм биш ээ. Биш гэдгийг мэдэж байна. Би хийж байгааг чи харсаа ирээдүйд. За. Би явъя да. Үгүй дээ, хүлээж. Тэнгэр минь Twilight яасан бэ? Боломжгүй юмыг хийгэж ятгаж чадсангүй юу? Даанч тоогүй. За, бүтсэнгүй дээ. Бодож байснаас хэцүү юм байна. Дахиад үзээд алдъя. Хөөе, Twilight. Бидний харсан тэр аимшигтай ирээдүйд би амьдрмааргүй байна. Шаардлагагүй юм шиг байна. Pinky юу? Fluttershy. Чимээгүй. Change element. Энэ айгаас олдсон Chrysalis хатны бүх зарц шивгчинг устгах ёстой. Үргэлжлэл бий.